Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн хятад хэлний хичээлийг сонгон суралцж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Манай хятад хэлний анхан шатны мэдлэг олгох алсын зан сургалт маань эхлэхэд бэлэн болсон байна. Хятад хэлний багшаар Ариун Болор миний бие ажилланаа. За хятад хэлийг сурахад ярих, сонсох, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлээд явах нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс энэ дөрвөн чадвартай тохирсон агуулгуудыг хичээл тус бүр дээр багтааж өгсөн байгаа. Тэгээ манай хичээлүүд аман яриа, дүрм, ханц, дасгал ажил гэсэн үндсэн дөрвөн дараалалтай байгаа. Тэгээд хятад хэлнийхээ хичээлийг орохоос өмнө бүгдээрээ орчноос сайхан бүрдүүлээд чихвчээ зүгээд багшийнхаа уншид дуудсан үг үсэг өгүүлбэр бүрийг чанга тод дугаар юунаас санаа зовлгүйгээр уншиж татах нь хамгийн зөв сайн дасгал болно шүү гэдгийг хэлхэн зүйтэй баха. За бүгдээрээ одоо 1-р хичээл рүүгээ оръё. Өнөөдрийн хичээлний сэдэв бол сайн байна уу? Гадаад хэлийг сурахад хамгийн элементарны мэдчилгээнээс эхэл сурдаг шүү дээ. Тийм болохоор өнөөдрийн 1-р хичээлээ бид нэр ни хаа буюу сайн байна уу гэсэн сэдвийн доор явуулж байна. За харилцан яриа нэгийг харъя. Яаж мэдлвэл яаж хариулах вэ? За хин нэг нь чамтай мэдлэлээ ни хаа Ни хао. Ни хао. гэж мэдлвэл та хариудна. Ни хао. Ни хао. Сайн байна уу гэж хариулах нь. За энэ харилцан ярианаас бүгдээрээ хоёр шинэ үгийг сурч авъя. Сайн бичиж тэмдэглээд аваарай. Зөв буруу бичиж гин гэж юусаа санаа зовох хэрэггүй. Угаасаа анхан суралцагч болохоор яг дүрсийг харж агаад дэвтэр дээрээ буулгаж авах нь хамгийн чухал байгаа. Бид нэр цаашлаад хичээл тус бүр дээр баг багаар ингээ ханзныхаа хичээлийг ороод явах учраас одооноос эхлээд зөв дүрсээ буулгаад тэмдэглэл хийх нь маш чухал гэдгийг сануулъя. За 1-р шинэ үг ни буюу чи гэсэн утгатай ханз явж байна. 2-р хаа буюу сайн гэсэн утгатай ханз яв маань. Энэ хоёрыг нийлүүлвэл ни хаа буюу сайн байна уу гэсэн минь асуух үг болж хувирж явах нэ. За үргэлжлүүлээд 2-р харилцан яриагаа харъя бүгдээрээ. За Ахмад хүнтэй яаж мэдлэх вэ бүгдээрээ? Мэдээж сайн байна уу гэд битэйгээ ярьдаг шиг тэгж мэдлэж болохгүй. Их бага хэмжээний хүндэтгсэн үг байх ёстой тийм үү? За хятад хэлэнд яаж хүндэтгдэг вэ гэвэл нэм буюу та гэсэн утгыг үгийг хэрэглэдэг байх нь нин хаа. Та сайн байна уу? За 2-оос дээш олуулаа байгаа хүмүүстэй яаж мэдлэх вэ бүгдээрээ? Нимэн хаа буюу сайн байцгаана уу гэсэн олон тан дээр мэдчилгээгээ хүргэдэг бахна. За үүнээс мөн адил хоёр шинэ үгүүд бид сурч авнаа. 1-р нь нин багшаагаа дагаж сайн хэлээрэй. Нин та гэсэн утгатай ханз байх нь. 2-р нь буюу та бүхэн гэсэн олон таны үг байна. За үргэлжлүүлээд 3-р харилцан яриагаа харъя. За бүгдээрээ Ахмад хүнтэй мэдлээ сурчлаа, битэйгээ мэдлээ сурчлаа, олон хүнтэй мэдлээ сурчлаа. Тэгвэл одоо уучлалтгүй сурья. A мөрийг харъя. 对不起буюу уучлаарай гэсэн үг байна. За хин нэг гомдочвол бүгдээрээ уучлалт хүсэхтэй хятадаар 对不起 гэж гоох нь байна. За би мөрийг харъя. Хариуд нь 没关系. Хэрвээ нэг хүнд асуудал биш бол зүгээр дээ гэж хэлдэг тийм үү? Энийг хятадаар 没关系гэж хариулах нь. За тус харилцан ярианаас бүгдээрээ мөн адил
2 шинэ үгийг сурч авнаа. Тэмдэглэл хийгээрэй, дагаж уншаарай. 对不起，没关系. За шинэ үгээ харъя. 对 зөв гэсэн утгатай ханз байна. 2 дугаар үгийг харъя. бу буюу үгүй биш гэсэн утгатай үг байна. За багшаараа яг уншиж байх үед нь дагаж уншина. Тэгээд бичиж тэмдэглэх хэрэгтэй бол бичлэгээ зогсоож агаад тэмдэглэлээ хийгээд үргэлжлүүлж үзээрэй. За 2 дугаар хэсэг рүүгээ харъя. Авиа зөв буюу дөрмийн хэсэг маань орж ирж байна. Авиа зөв бид语音 гэж хэлдэг байх нэ. За авиа зөв дээр бид нэр юу үзэх вэ гэвэл хятад галиг үзнэ. Галиг дотроо галиг үсгнүүдийг үзэх нэ. Англи хэлний цагаан толгойтой адилхан боловч баг зэрэг өөр уншигддаг байгаа. Багш нь одоо та бүгдийгээ дагуулад уншия. Гийгүүлэгч авианы үснэгт байна. Гийгүүлэгч авиа гэдгээр фуин гэж хэлдэг байна. За англи цагаан толгойн би үсгнээс эхлээд баруун тишээ мөр мөрөөр нь уншия. Эхний мөр б сүүлийн мөр За ингэж дууддаг байх нэ. За гэрийн даалгаварт бүгдээрээ энэ хүснэгтээ дахин 3 удаа уншаарай. За галиг дуудлагын 2 дугаар хэсэг болох их шиг авиа. Нэг хүснэгт гарч ирж байна. Бүгдээрээ мөн адил аагаас ихсүүлээд баруун тишээ мөр мөрөөр нь унших нэ. Юаньин их шиг авиа. За хоёр дахь мөр I way ow yeah yeah 3 дахь мөр явж байна. Yeah why ü R 4 дахь мөр way яв ва. За өнөөдрийн хичээлийн их шиг авиа үгээр дуусч байна. Мөн адил гэртээ 3 удаа уншаарай.
За хөг дуудлага. Хөг. 声调 声调 声调. Хятад хэл нь үндсэн 4 хүүгтэй. Энэ нь хятад хэл сурах гол түлхүүр нь болж өгдөг байна. 4 хүүгийг анхнаас нь зөв, цэвэр дуудаж сурах нь хамгийн чухал. Учир нь хүүгнөөс хамааран хандны утга өөр өөр болно. Мөн өөр өөр хандснуудыг илэрхийлдэг байна. За энэ улаан тэмдэглэгээнүүдийг харж байгаа ах тийм үү? Багш нь 4 хүүхдээрээ ма гэсэн дуудлагыг жишээ болгон авсан байгаа. За эхний хөндлөн зураасыг харъя. Энэ бол 1-р дуудлага буюу ма гэд тэгш хэмтэй дээш нь доош нь болохгүй яг нэгэн тэгш хэмээр ма гэж дууддаг хөг байх нэ. За жишээ ханзыг харъя. Мама буюу ээж гэдэг үгэнд ордог ма гэсэн ханз байна. Ма ээж. За хоёрдугаар хөгийг харъя. Доороосоо дээшээ өгсөн байна, тийм үү? Бид нэр гэсэн хоолоогоо яг тийм болгож унших нь байна. За доороосоо дээшээ өгсүүлье. Ма. За хоёрдугаар хүүгэн дээр ма гэсэн ханз маань өмнөх жишээнээс бас өөр ханз гарч ирж байна, тийм үү? Мөн адил өөр утгатай чилэх гэсэн утгыг илэрхийлж байна. За 3-р хүүгийг харъя. Доошоо буулаа, дээшээ өгслөө. Яг л нэг ийм хэмнэлээр унших нь. Ма. За ма буюу 3-р хүүгийн жишээн дээр морь гэсэн ханз гарч ирж байна. За 4. Дээрээсээ доошоо уруудаж байгаа мэт уншина. Ма. Мөн адил өөр ханз гарч ирсэн байна. Бас өөр утга илэрхийлж байна. Энээс харахад хүүг ямар чухал болохыг та нар ойлгосон байх гэж бодож байна. За бид нэр ээжийнхээ тухай ярих гэж байгаад ээж гэдэг мама гэдэг ханз 1-р хүүгийн ханзыг бид нэр жишээ нь 3-р хүүг болгоод маа гэж яриад ах юм бол морины тухай яриа болчих нь байна, тийм үү? Тэгэхээр энэ хүүг гэдэг маань ханзтай салшгүй холбоотой, бидний хятад хэлтэй салшгүй холбоотой, зөв дуудана гэдэг маань энэ 4 хүүгөө ялгаж зөв цэвэр дуудахыг хэлээд байгаа. 4 хүүгөө цэвэр зөв дуудаж байд бид нэр хятад хэлээр цэвэр ярьж чадна гэсэн үг байна. За 4 хүүгийн жишээ тасгалуудыг харъя. За хамгийн ихний 1-р хүүгийн игнийг харъя. За бүгдээрээ ба гэсэн мөрийг уншия. 1-р хүүгэн дээр ба, 2-р хүүг ба, 3-р хүүг ба, 4-р хүүг ба. Хамгийн арын энэ бол хөнгөн бөгөөд сул богинохон дуудагддаг, ямар ч хүүггүй дуудагддаг үг байгаа. Ба. За 2-р мөрийг харъя. Би. 2-р хүүг би, 3-р хүүг би, 4-р хүүг би. За 3-р мөрийг харъя. Эхний хүүг б, 2-р хүүг б, 3-р хүүг б, 4-р хүүг б. Чиншин буюу сул аваа. Б. Богинохон хөнгөн хэлэгдэх нь. За 4-р мөр буюу хамгийн сүүлийн мөрийг харъя бүгдээрээ. Бүү. 2-р хүүг бүү, 3-р хүүг бүү, 4-р хүүг бүү. За энэ дасгалаа бас 3 удаа уншиж тавтаарай. За хятад хэлний үе гэдэг нэг ойлголт гарч ирнэ. Энэ үе гэдэг маань бидний түрүүнээс сурсан их шиг аваа, гээгүүлэгч аваа, мөн 4 хөв гэсэн 3 хэсгээс бүрднэ гэж байна. За
Үе гэдэг маань яг юуг хэлээд байна гэвэл жишээ нь энэ муур гэсэн мөрийг хараарай. Мау гэдэг хандсны дуудлага гайлг нь их шиг м гэсэн гийгүүлэгчтэй аав гэсэн их шиг үсэгтэй нэгдүгээр хөгөөр дуудагдсан байна. Энэ гурав нийлээд маа буюу муур гэсэн хандсны галиг болж ирэх нэ. Үүнийг үе гэж нэрлэдэг байна. За загастай мөрийг харъя. Үй гэсэн энэ үгэнд бол гийгүүлэгч үсэг ороогүй байна. Их шиг нь үй, хөг нь үй, хоёрдугаар хөг байна. За игч гэсэн мөрийг харъя. Жээ. За жээ буюу игч гэсэн үгийн галгинд гийгүүлэгч үсэг нь жи байна. Их шиг үсэг нь е байна. Хөг нь жээ буюу 3 дугаар хөг байна. За хоёр гэсэн мөрийг харъя бүгдээрээ. R. Энэ маань хоёрын тоог илэрхийлсэн ханд байх нэ. R гэсэн авианд бол ямар ч гийгүүлэгч ороогүй. R гэдэг үг бол угаасаа их шиг авианд ордог авиа байх нэ. За хөгөнд бол 4-р хөг байна. За үүнийг хятад хэлний үе гэдэг байгаа. Нэг үгээр хэлэх юм бол ханд тус бүрийнхаа дуудах галгийг хэлээд байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ унших дасгал руугаа орноо. Өнөөдрийнхээ үтсэн гийгүүлэгч болон их шиг авианууд 4 хөгөө оролцуулаад дасгалуудаа уншъя. Мөр мөрөөр нь уншаад явъя. Цамцнаас эхлэе. И ховц гэсэн утгатай үг байна. Дараагийн үг үү. Тавын тоог илэрхийлж байгаа үг байна. 3-дугаарт үй буюу загас гэсэн утгатай үг байна. 4-дугаарт чих гэсэн утгатай үг байна. За 2 дахь мөрийг харъя. Цэнхэр үзэгнээс эхлэе. Би үзэг бал гэсэн утгатай үг байна. 2-дугаарт мау муур гэсэн утгатай үг байна. 3-дугаарт даав арал. 4-дугаарт хва цэцэг. За 3 дахь мөр дахианаас эхлэе. Жи дахиад чи 7 шээ утал. 4-дугаарт нь швээ цас. За үүнийгээ мөн адил багшийнхаа хийс уншиж өгснийг давтаж уншиж байгаа. Би дааж уншаарай. За унших дасгал 2. За дөрөв бүгдээрээ нэг үг уншсан бол одоо холбоо 2 үгтэй үг унших нэ. Кафе кофе. 可乐 кола. 烤鸭 шарсан ногоос. 火锅 халуун тагаа. 2 дугаар мөр. 地图 газрын зураг. 飞机 онгоц. 毛笔 биер. 耳机
Чихэвч. За үргэлжлүүлээд бүгдээрээ. Дараалсан 2 3 дугаар хүүхдтэй холбоо хүүгний хувирал гэж нэгэн байдаг байна. Энэ яг юу гэсэн үг вэ гэхлээр 3 дугаар хүүг дараалсан 2 удаа орсон тохиолдолд эхний үгийн хөг нь 2 дугаар хүүг болон өөрчлөгдөж 3 дээр нэмэх нь 3 нь 2 дээр нэмэх нь 3 болж дуудагдана гэж байна. За. Улаан тэмдэглэгээнүүдийг харъя. 3 дугаар хүүг дээр нэмэх нь 3 дугаар хүүг нь хувираад 2 дугаар хүүг дээр нэмэх нь 3 дугаар хүүг болон өөрчлөгдөхийг хөгний хувирал гэж байна. За үүнээс жишээ харъя. Эхний хүснэгтийг харъя. Ни баруун тишээ явлаа. Хаа ни хаа гэсэн 2 3 дугаар хүүхдээ үг байна. За хувирал явагдлаа. 3 дугаар хүүхдээ ний хувираад ни боллоо. Ни хаа. Ни хаа. Ни хаа гэж уншигдах нь байна. За 2 дугаар мөрийг харъя. К и гэсэн үгийн к буюу 3 дугаар хүүхдээ к нь хувирагдаад 2 дугаар хүүг болон уншигдаж байна. Кэй. За 3 дугаар жишээ харъя. Фу даа. За фу нь хувираад фу даа болон уншигдах нэ. Үүнийг дараалсан 2 3 дугаар хүүхдээ холбоо үгний хөгний хувирал гэж нэрлэж байгаа юм байна. За унших дасгал маань гарч ирж байна. Саяны хөгний хувиралтай холбоотой дасгал байна. За энд жишээ болсон үгнүүд бол бүгдээрээ 3 дугаар хөгн дээр уншигдаж байгаа. Бүгдээрээ саяны хөгнийхөө хувирлын дагуу зүүнээс баруун тишээ мөр мөрөөр нь уншия. Ни хао. Ни хао. Ни хао. 可以 辅导 小姐 口语 语法 法语 讨好 3 дугаар мөр了解 友好 雨伞 手表 За мөн адил энийгээ бие дааж уншаарай. За анги танхимдаа хичээлд оролцож байгаа үед бид нэр доорх 5 үгсийг багшаасаа байнга сонсох болно. Ангид хэрэглэгдэх шинэ үгс. За нэгдүгээрх нь 上课 дагаад уншаарай. 上课 хичээл эхэллээ гэсэн утгатай үг байх нэ. 上课 хоёрдугаарт нь 下课буюу хичээл дуслаа гэсэн утгатай үг байна. Гуравдугаарт нь 现在休息 хэсэг амарцгаая. Одоо амарцгаая гэсэн утгатай үг байна. Дөрөвдүгээрт нь 看黑板 самбар руу анхаараарай гэсэн утгатай үг байна. Тавдугаарх нь 跟我读 намайг дагаад уншаарай гэсэн утгатай үг байна нэ. За үүнийг бол
эдгээр үгсийг тогтоосон байхад илүүдэхгүй хятад хэлний хичээл танхимаар орж байгаа үед багш нь үргэлж энэ хэдэн үгнүүдийг ер нь бол хэлдэг байгаа. За ханзны зурлага. Ханзи бихуа. Ханзны доор байгаа энэ галхийг бүгдээрээ багшаагаа дагаад уншаарай. Ханзи бихуа. Өнөөдөр ханзанд бол маш олон зурлагууд байдаг. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ үндсэн 5 зурлагыг нь сурч авъя. Эхний багнанд бол зурлагын нэрүүд байна. Үндсэн 5 нэршлэн байна. Голын игнэ багнанд бичих чиглэл нь байна. Тэгээд хамгийн сүүлийн багнанд болохоор жишээ хандлууд байгаа. За хүндэл зураас зүүнээс баруун тийшээ шулуун бичигт нь За хүндэл зураас зурлага орсон жишээ ханзыг харъя. Хамгийн хэлбэр 2 ханз буюу 1 ба 2 гэсэн тоонд илэрхийлдэг 2 ханз байна. 1-ийн тоонд 1 хүндэл зураас орно. 2-ын тоог илэрхийлсэн ханзанд 2 хүндэл зураас ордог байх нэ. За дараачих нь босоо зурлага. Босоо зурлага. Дээрээсээ доошоо шулуун бичигт нь шу. За зурах дараалал та нарын цагаан зурлагын дотроос сумны чиглэлийг нь хаалж харж байгаа байх. Шу. За босоо зурлага олсон жишээ ханзнуудыг харъя. Эхнийх нь 10 буюу ш гэсэн ханз байна. Ш гэдэг ханд нь 1 хүндэл зураас 1 хүндэл зурлага, 1 босоо зурлага ордог байна. За дараачих нь гон буюу ажил гэсэн ханзанд хэн буюу 2 хүндэл зураас 1 босоо зурлага ордог байх нэ. За 3 дугаар зурлагыг харъя. Хаялга зурлага. Пие. Баруун дээрээс зүүн доошоо ташуу зурагдана. Пие. За жишээ ханзыг харъя бүгдээрээ. Рен буюу хүн гэсэн ханзанд 1 хаялга зурлага ордог байх нэ. Пие гэсэн хаялга зурлага байна. За мөн адил ба буюу 8 гэсэн ханзанд мөн адил 1 хаялга зураас ордог байх нэ. За 4-р зурлага болох дусал буюу цэгч гэж ярьдаг. За энэ дусал маань хаялга зурлагаас бусад зурлагуудаас арай богинохон бичигддэг энэ зурлага байгаа. За жишээ ханзыг харъя. Бу буюу үгүй гэсэн ханзанд 1 жижиг цэг харагдаж байна уу? Тэр бол дусал зурлага юм. За 2 дугаарт нь лиу. 6 гэсэн ханзанд хамгийн хүндэл зураасны дээр нь бас 1 дусал зурлага байна. 6. За 5 дахь зурлагыг харъя. Цацлага. На. За хаялга зурлагынхаа эсрэг тал руу зүүнээсээ баруун доошоо на гэж бичигдэнэ. Энэ бол цацлага зурлага. За таслах зурлаганд маань ингээс авч. Ийм 2 жишээ ирсэн байна. Та буюу том гэсэн ханзанд 1 цацлах зурлага байна. Тем буюу тэнгэр гэсэн ханзанд 2 цацлах зурлага байна. За бүгдээрээ энэ жишээ ханзтай
игнийгээ сайн харъя. И гэд нэгдүгээр хандснаас эхлэе. Бүгдээрээ хандсны зурлагыг яаж чанга дуудад уншдгийг зааж өгье багш нар. И нэг хан и за R хоёр гэсэн хандсанд хан хоёр хүндэл зурлаг гэсэн. R за гуравдугаарт нь ш буюу 10 гэсэн хандсанд ямар зурлаг ордог байх нэ? Хэн шу 10 гэсэн хандвал нь за дараачих нь гун буюу ажил гэсэн хандсанд хэн дээрээс нь эхлэн хэн шу хэн гэсэн 3 зурлаг орсон байна. За рэн буюу хүн гэсэн хандсыг харъя. Нэг хаялга, нэг цацлаг буюу пьена гэсэн хоёр зурлаг ордог байна. За ба буюу 8 гэсэн хандсанд мөн адил нэг хаялга, нэг цацлаг орно. Гэхдээ дээгүүрээ нийлэхгүй. Рэн гэдэг хандвал дээгүүрээ ингээд нийлсэн бол ба гэдэг нь ингээд салангад байх. Пьена. За үгүй гэдэг хандсыг харъя. Бүү. За хүндэл зурлагаас эхэлнэ. Хүндэл зурлагаас эхлээд доош уншина. Хэн пье шу диэн буюу үгүй гэсэн зурлагыг хандсны зурлагыг ингэж бичдэг байх нэ. За 6 гэсэн хандсыг харъя. Цэгээс эхэлнэ. Туслаас эхэлнэ. Диэн хэн пье на гэсэн 4 зурлаг орсон байна. За цацлаг. Та буюу том гэсэн хандсыг харъя. За хэн буюу хүндэл зурлагаас эхэлнэ. Хэн пье на 3 зурлагаас бүтсэн том гэсэн хандс байна. Хоёр дахь тэнгэр гэсэн хандсыг харъя. За мөн адил хамгийн дээр байгаа хүндэл зурлагаас эхэлнэ. Хэн пье на. За хандсыг аль ингэж бичдэг байх нэ. Зурлагын дараал нь баруунаас зүүн тишээ, дээрээс доошоо бичих нь. За өвгөр манай өнөөдрийн хятад хэлний хичээл юм аа. 1-р хичээл сургалтын маань 1-р хичээл өндөрлөж байна. Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, ирээдүйг бол бэлэг гэсэн энэ сайхан үгээр өнөөдрийнхээ хичээлийг өндөрлөж байна. Багш нь энэ доор нэг линк бичсэн байгаа. Та нар чадвал YouTube руугээ шивж оруулаад Xiaozhang гэсэн хятад дууг сонсож үзээрэй. Тэгээд яг өнөөдрийнхээ хичээлтэй холбогдуулаад Xiaozhang гэсэн юу маань сабтайтл маань ингээд галиг дуудлагаараа бичсэн байгаа. Тэрийг дагаж дуулаад шинэ дуу сурч аваарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Ингээд дараачихаа хичээлээр уулзтлаа. Түр баяртай.